За hi guys, юу яцх ханда. Энэ удаагийн бичлэгээр та бүхэндээ solo XP lane дээр тоглож үзүүлэх болно. XP role дээр ер нь бол мах хero станта хero авахд ер нь бол тохиромжтой. Гэхдээ solo тоглоход манайх ер нь бол damage үзүүлдэг херонууд авахд ер нь бол зүгээр. Бас ер нь speed amperтэй хero тоглоход ер нь зүгээр гэж боддог. Яадаг бол damage авахгүй болохоор solo тоглоход айгүй хэцүү болчдөг сүүл рүүгээ. Ямар ч хэрэг алж чадах чадамжгүй болчдөг болохоор багийнхан муу болохоор ер нь бол хэцүү байдаг. Тэгээ ер нь ямар ч хэрэг тоглосон энд ирээд ер нь бол айлын гаталтыг ингээд зогсоож хэрэгтэй. Тэгэх юм бол танай тимийн тоглолч арай гайгүй болчихно. Хэрвээ энд нь ингээд хамгаалж өгөхгүй бол ер нь бол танай ингээд аппроч ороод таныхны ер нь бол амьдралыг сүрүүлээд дээрлийг айл авчдаг. Тэгэхээр ер нь бол чи 1000 сайн байгаад чам руу 2 3-аар ирээд байвал аюу хэцүү. Ер нь ямар ч хэрэг тоглосон ер нь бол тэгээд контр гэдэг байхгүй. Эрлийг авцсан үед бол тэгээд илүү болоо тоглоо явчихдаг ямар ч хэрэг. Одоо нэг левелтэйдээ бол гүнийгээс одоо илүү болохоор аль болох цэргийг нөхгүй ингээд зондж жагаад цэрэг авах гээд ирэнгүүт ингээд цусыг ингэж багасгаж илүүгээ аваад ингээд логруулчихж байгаа. Хэрвээ зүгээр цэргийг нөгөөдөх юм бол энэ бол левел 2 хүрчүүл гүний жоохон хэцүү. Стандарт тэгээ буцаад дэмжлээ бэклээд идэх болохоор айгүй хэцүү ядаргаатай хэрэг ордог. Уйл төрчих юм бол бүр хэцүү. Тийм учраас аль болох уйлт хүртэл нь ингэж монжсоор угаад ер нь бол илүүгээ аваад тоглох хэрэгтэй гэсэн үг. Тэгээ манайхан мэдийнхээ ер нь баатлыг харж байгаа хэрэгтэй. Мэд дээрээ херөөч нь байхгүй болчих юм. За над руу ирж магадгүй байна да гэсэн байралтай тоглох хэрэгтэй гэсэн. Тэгээ энэ эрли дээрээ сайн байлдаад ингэ тоглох хэрэгтэй. Спелийн даруулаад, скилийг хийлгүүлээд ингэ. Тэгэх юм бол ер нь бол сүүлдээ түүртэл дээр энэ нэг хийх скилгүй орж хийх спел байхгүй, гинтийн скилдэггүй. Одоо тиймэрхүү болчдөг. Тийм учраас ер нь бол тийм чинь байлдахад амар болно гэсэн. Иймэрхүү спел ампертэй хэрэг тоглож байгаа аль болох скилийн дэмэж ингэ өөртөө шингээгээд тэгээд өөрөө скиллээрээ тусаа нөхөд авах хэрэгтэй сайн. Тэгээд ер нь XP-д тоглож байгаа үед зэрэг дээрээ таталтаад авах бас нэг шаардлага байхгүй. XP-ний ер нь бол gold гэдэг авахгүй. XP-ний хувьд бол бас XP craft болохоор 1-2 миньяна алдсан ч ер нь гайгүй зүгээр байдаг. Тэгээд ер нь энэ XP crab-ыг болохоор ер нь авах хэрэгтэй. Нэг crab авсан үед бол ер нь бол түртлийн яг төрж байгаа энэ лейний цэргийг нэг аваа шууд 4 хүрдэг гэсэн үг. Нэг цэргийг аваад. Хэрвээ 2 crab хоёуланг авах юм бол шууд 4 хүрдэг гэсэн үг. Бас амар илүү байгаа үед ер нь бол нэг 4 хүрээгүй 4-ийн одоо мэдийн мэж чи ирсэн байх юм бол өгчөхөд ер нь бол зүгээр. Сая харсан жилийн ер нь бол ингээд лендээ илүү тоглох хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд түртэл мөрөлтөөр илүү амар болчдөг. Ингээд ихээ тоглож чинь аль эсвэл спелийн даруулчих. Цус нь улаан байх юм бол орж ирж чадахгүй гэсэн үг. Сая харсан жилийн ингээд аке энэ орж ирэнгүүт нь ингээд зондоод ингээд түртэл рүү нойртуулахгүй байгаа сте. Тэгэнгүүт нь яах нь мид кор 2 нь хоёулах нь үлдэж байгаа гэсэн. Тэгэнгүүт нь манай мэдэн 3 ч надад дэрлэхэд аавна гэсэн шүү дээ. Ер нь бол XP дээр ер нь ингээд түртэл дээрээ туслах хэрэгтэй эрлээ. Үнэхээр таныхын явцгүй байвал харин түртлийг хаяад имп аваад тэргүүрээ гүгээд ленийхээ хэрэг ингэж дарамтлах маягтай тоглох хэрэгтэй. Хитрхи гүн орж болохгүй түртэл мөртөлт нь. Тэгэх юм бол нэг ганцаараа орж үхээд одоо лений хэрэг чинь цэргээ аваад тэгээ илүү хөгжөөд ирнэ гэсэн үг. Тэгээд илүү чамд ирнэ хэцүү болчихно гэсэн үг. Аль болох ингээд хөгжлөөс энэсээ дасраад ихэд линий бүшлээ тоглох хэрэгтэй. Чамдэр аль болох 2-3 хэрэг ирж ивэл сайн гэсэн үг. XP хэрэг. Ер нь тэрэн дээр нь өөхгүйгээр зогтож гараад альсууд яг цэрэг ирж байгаа үед цэргийн өөрхий цэрэгийг аваад тавар аваад линий хамгаалаад байгаа ч хэрэгтэй. Тэгэх юм бол тэгээд ер нь л ашигтай гэсэн үг. Ямар ч ашиггүй айлч нэг чам руу хэд ирчлээ гэсэн үг. Тэгэхээр өөр линүүд дээр одоо таныхаа ер нь илүү болоод тоглож явчихна гэсэн үг нь илүүтэй. Эндээс харах юм бол одоо айлынхан бүүндээ харагдаад дээр харагдаад танай лений хийж нь одоо хэрэж харагдахгүй байх жоохон урагшаад хүрээ тоглоод явчих хэрэгтэй. Бас импога айлынхан дөгөөд их хэрэгтэй гэсэн үг. Тэгээ ганцаараа энэ хэрэг байгаа юм чинь одоо газ цэргээ аваад энэ хэрэгэн дарамтлаад бүшлэгтлээр бодох хэрэгтэй. Үнэхээр энэ хэрэг чинь айгүй тийм тавраа ингэ тэрврээд тогсон дэвсэн байралтай тоглоод салах байх юм ер нь гатлаад бас өөрчөө явж болно. Одоо энэ хавьд ер нь бол ингэ төртөл төрж байгаа учраас энэ айлын хэрэг тавраас гарч ирэхгүй болохоор аль болох энэ цэрэг газ клиптэд төрүүлээд энэ хавийнхаа байшлыг эзэлжсэн дээр гэсэн үг. Мэдээж одоо чи илүү байгаа скилтэй байгаа учраас аль болох тэгээд одоо ер нь төртөл рүү орж байгаа ганц хэрэг маяг ингээд хөөгөөд явуулна гэсэн үг. Багтаа айгу тийм ер нь бол тухтай байрлал үүснэ гэсэн үг. Бас танктай төстэй. Ингээд XP болов одоо ингээд тусаа нөхчдөг спел ампертэй хэрэг эсвэл өөрөө тусаа нөхчдөг хэрэг айгу хэрэгтэй ингээд байлж байсны хандар харихгүйгээр ингээд зүгээр бавц одоод юм уу эсвэл ингээд сэргдэр скил ингээд тусаа нөхчдөг. Одоо гүний хараад ирж байгаас шүү дээ. Тэр баталтай хүмүүсээ туслаад одоо ингээд цэрэг одоо ирж байна. Одоо цэргийг чинь одоо тэр талаар бүсэлж магадгүй учраас ингээд ер нь харж явах хэрэгтэй.
Тэгээ SP хүн ер нь бол core байвал core руу, core байхгүй бол ер нь бол тэгээд мэж марксмен руу орж ингэж зондж тоглох хэрэгтэй. Тэдний дэмжлээд халдуу бусдаас нь тусгаарлаад халдуулчих хэрэгтэй гэсэн үг аална. Тэгэх юм бол багийнх нь ингээд гол дэмэж үзүүлдэг, пөклдөг ингээд хоёр хоёроо ер нь бол бусдасаа дасраад явчаад ингээд багтаа темд юм хийж чадахгүй бол өнөр хэцүү болчихно гэсэн. Пайдер ч одоо нэг эсрэг хоёр морилох бүрэн боломжтой. Амар хөдгөө хэрэг болохоор ер нь бол тайминг гэдэг цаг авдаг гэсэн темаар дээр. Тэгээ манайх ер нь бүшилж болох цаг ер нь алдахгүй бүшлээд сайн тоглоод авах хэрэгтэй гэсэн. Тэгээ өөрийнхөө линийг алдахгүй тоглох хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээ мэдээлэлээ хамгаалчаад ер нь бол тэгтээ хамаг урагшаа олохгүй юм. Тэс харах юм бол нөгөө айлынхан чинь их мапанд дарагдахгүй байгаа. Тийм учраас айлуулах аюулгуудаас башиндаа ингээд 5-2 харилцан хамгаад байж явах хэрэгтэй гэсэн зэрэг ихтэл. Түр зэрэгч одоо түрээд ороод ирэнгүүт нь зэрэг аваад болоо гэсэн. Айлынхан харагдахгүйгээ тамаг орчлохгүй ингээд скил уншихыг хүлээгээд ингээд башиж эхлээд байж явах хэрэгтэй гэсэн ер нь бол. Хүүхдээ яг ингээд хий димэхгүй ингээд байлцаар угаад өгөх хэрэгтэй ер нь скилийн дараалал гэсэн. Хэмэл ер нь л хэрэгтэй. Скил болцсон хэрэгнүүд ер нь хэсэгтээ өөр тишээ очиж хийх юм онцгой юм байхгүй гэсэн үг ер нь бол чадамж буурчдаг гэсэн үг л дээ ер нь бол. Тэмдрээс тимд ч аягүй хэрэгтэй. Тэрийг нь ашиглаж чадахгүй хүмүүс тэгээд скил ихэнд байхгүй байх ч орж чадахгүй ингээ айсаар байгаа. Тэгээд сүлд нь скил нь унсныхан дараа өөртөө ороод нэг иймэрхүү өгчдөг. Одоо тийм ч нэг иймэрхүү ингээ ялгцсан нөхөлтэй юм бол лэнэ шууд гэлэрдээд өөр лэн рүү очиод тоглоод их боломжтой ер нь тоглолцсон дээр байдаг. Ер нь хэдэн айтем таалсан чинь тэмдэд туслаа тоглосон хамаагүй дээр одоо нэг иймэрхүү байгаа үед. Одоо энэ лэнэ бүшлэг гэхээр одоо энэ гүнээр нь 5-аар тэрээд байгаа учраас ер нь тэр хооронд газ сэргээ одоо гатал цэвэрлэнгүүтээ өөр лэнээр очиж тэмдэд туслана. Аль эсвэл ер нь бол чи айгу бүшлэг боломжтой юм хэр орлогоор нэг мэд дээр харагдангууд нь цэрэг нь ойрхон иймэрхүү байх юм бол ер нь бол газ бүшлэхийг сонгоцсон дээр ер нь бол бүшлэг сонгосныхаа дараа лэн илүү болчих юм бол тэгээ ер нь бол тэмд туслаа авчихна гэсэн. Энд дээр нь тэгээ ширээсээр бол авчиж байгаа гэсэн. Ер нь цэрэг иймэрхүү тэр дэвл хоёроос өнгөрөөд ирж явах үед өөр нь бол ингээд байлдаад ер нь л хэрэггүй. Яг бол хөнгөт цэрэг ирэнгүүт айлчин цэрэгтэй болоод өгч явах чинь бүшлээ тааврч авчихна гэсэн. Тийм учраас айлуудах цэрэгээ ирэнгүүт цэрэгтэйгээ хамт байлдаа цэрэгээ аваад хөөх юм уу? Эсвэл цэрэгээ авч гэлэрснийхэн дараа байлж нэг тиймэрхүү арга хэмжээтэй байх хэрэгтэй. Яг цэрэг ирж яхад өмнө очоо байлдчих юм бол ямар ч хэрэггүй болно гэсэн. Чи одоо хөхгүйсэн чи скилгүй цусгүй болчихгоот одоо цэрэгээ авч чадахгүй гэсэн. Тэгээд айгүй ингээд танайхаа чиний линийг хамгаалж явах юм бол чи гэс ойрхон өөрчиж өөр линийг ингэж хамгаалж нөхөлт хийж хамгаалчаад тэгээд тийм багийнхан таны тоглож гэсэн. Эндээс ингээд багийнхан харагдахгүй байгаад ингээд хамаагүй төрөөд хөөгөөж иж болохгүй юмэг. Яг тэр хөл тэр одоо дээдлийн топынх нь одоо таврын тэр хаваарах башуудаа ингээд одоо эзлээгүй ор шалгаагүй учраас ямар ч хэрэг хаанаас гараад иж магадгүй. Одоо чи яваад оронгот чинь одоо арт нь максимум иж чи ингээд алаач гэсэн үг шүү дээ. Тэнгүүт нь тэгэл танах бараа алдна гэсэн. Тийм учраас айлуулах ингээд жоохон яваад айлахын ингээд түрээд ороод ирэх юм бол тэр орж ирсэн хэрэг бөөнөрөө ингэж дэмжлэл багцтай оруулах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол ингээд артлаас чинь башнаас чинь хин нэг нь орж ирээд эсвэл гүний ногж байгаа ч юм л ингээд орж ирэнгүүтээ алчна гэсэн үг. Таны марксмен энэ чинь башрын иймэрхүү юм газар идэх скилүүдээ хийгээд үзэх шалгах хэрэгтэй гэсэн үг. Одоо хэрэг байгаа учраас 2 дугаар скил чинь одоо 2 дугаар форм нь уу 2 дугаар скил нь гарч ирж байна. Хэрэг байхгүй бол гарч ирэхгүй гэсэн үг. Тийм учраас ингэж явахын өмнөх ингээд хажуутлын машинуудаа ингээд мерс шалгашаад байгаа байх нь өөрсд чинь бол тийм ч айгүй хэрэгтэй. Ер нь бол тэгээ манайхан ер нь 5 ингээд байлж байгаа үед ер нь бол ингээд бодох хэрэгтэй. Айгүй юм эмзэг хэрэгнүүд нь болон айлын скилүүдийг ингээд өөр дээр аваад ингээд хийлгүүлчих хэрэгтэй. Тэгэх юм бол тийм арч айгүй хэрэгтэй учраас яг 5-2 болонгод яг уртлын шугам, хойдлын шугам гэж байна. Хойдлын хамгийн ард байгаа чинь одоо юм нээж болон марксмен ба. Марксмен хойдлоос ингээд харж арж аваад орж ирнэ гэсэн үг шүү дээ. Энэ бол шууд гинт орж ирч чадахгүй гэсэн. Тийм учраас ер нь бол тэр хоёр ардлынхын линийг бол линийн шугамыг бол бэклайн гэдэг байгаа шүү дээ. Тэр учраас бэклайн руу чиэд явж орох хэрэгтэй гэсэн. Яг вар болонгот нь тийш нь оронгуудаа тэдний скилийг өөр дээрээ аваад бусдаас нь тусгаарлана гэсэн. Одоо эсмээ одоо хакай та нар ороод ирэнгүүт нь чи ардлынхын линээр нь ороод одоо нэг эсрэг хоёрлох юм байна шүү дээ. Өгсөн ч хамаагүй ер нь бол тэгээд вар авах гэж байгаа юм чинь тэр хоёрыг ер нь бол нэлийн илүү өөрөөлөд скилгүй спелгүй болох хэрэгтэй гэсэн. Танайхан чи ер нь л 4-9 3 мөр байтуулж байгаа юм чинь гайгүй араа авах болно гэсэн.
Чи өнөө хоёрынхоо аль нэг нь алчих юм бол тэгээ нэг нь буцаа явангууд чи нэг нь алаад өрдөнгүүд нөгөөтэйгээ нийлэнгүүд бүр нөгөө хэд чинь сэндвичлээ бүр ална гэсэн. Тэгжгээр аавна гэсэн. Ер нь бол файтер. Ер нь бол махиргаа тоглож байгаад бас яг ижлэхэн иймэрхүү тохиолдог. Яг ард нь байгаа хүмүүсийн дэмэж нь яг өөртөө аваад вар дээр өөртөө шингээгээд тэр хооронд яхана танайхан тэгээд скилдээ вардад вараа авна гэсэн. Иймэрхүү ингээд хитрхи ганцаараа ингээд гүн дип ороод ирэх юм бол ер нь бол ингээд алуулна. Тэмцэрсэн хүмүүсээ мэдрээд гоё хөдлөх хэвээр. Хоёр хэрэг орж ирээд ингээд дахиад ороод ирэнгүүт нь чи яхна артлих руу нараад санах яг бэклайн руу орж тоолох хэрэгтэй. Ер нь бол файтер. XP-ийн дээр тоглож байгаа хүмүүс. Ер нь бол яг тоглолтын 5 варыг ер нь бол алийнхныг алдагдуулна гэсэн үг л дээ. Ер нь бол тэгээ XP-ийн ингээд айлын 5 вар болж байхад хажуугаас нь орж ирээд дэмэж дээлэр бол мэйжидийн ингээд тухгүй байралд оруулж одоо байрлалыг алдагдуулна гэсэн үг. Ер нь бол XP-ийн оролдоод байгаа. Тэгээд ер нь бол хүмүүсийн аюулгүй байдлыг ингээд баш машиныг нэгээр шалгаж өгөөд яваад байгаа гэсэн үг. Тэгэд өөрөө хитрхи гүн ороод яваад ороод өгчихгүй ингээд байршлаа ингээд хадгалаад яваад байх хэрэгтэй гэсэн үг. Бас ингээд мэйж нэг ороод ирсэн учраас мэйж рүү дайрах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээд таних одоо эмзэг хоёр ч үлдчихэд ингээд танк чинь хитрхи ингээд орж байгаа тийм учраас аль болт нөгөө эмзэг хоёроо ингээд бас хайж болохгүй тоглох хэрэгтэй. Тэгээд гол нь ер нь бол дэмэж дэлгэр нь унахчвал ер нь тэгээд махиранд үлчүүл ер нь бол хэцүү. Махиранд чинь ингээд дэмэж байхгүй учраас арай хийж хамгаалах таяал бодно гэсэн үг ер нь бол. Тэгээ манайхан ер нь бол иймэрхүү ганц зэрэг мэрэгтэй үлдсэн үед ер нь бол таврын цохилтыг аваад ингээд махраад өгчих хэрэгтэй. Цэрэг байх юм бол бүшлээ шүү дээ. Цэрэг байхгүй байх юм бол ер нь бол ямар ч нэмээгүй тийм учраас махираараа тоглож байгаа иймэрхүү танк юм эсвэл XP-ийн тоглож байгаад 2-3 цохилтыг тавраас ингээд авчих хэрэгтэй гэсэн. Ингээд хэрвээ айлын ганц хэрэг байх юм бол тавар л орж ирээд айлын хэрэг нэг скил үзүүлчих юм чи тавар зам зохино гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ яг цэргээс эвлээд авчна гэсэн. Хамаагүй ингээд хүмүүс дип ороод ингээд хожигдчихтэй шүү ингээд. Айгу энэго саяныхаа вар авсан сэтгэл зүйндээ ингээд шууд чигээр орсоор угаад шийдээд өгчдөг. Тэмс айгу аюулгүй байхаднаас ер нь бол тэгээд эрлийг алдахгүй тоглох үүднээс лорд төрж байгаа саяных лорд харж шүү гэдгийг харж байгаа учраас хүмүүст мэдгдүүлээд лорд авъя гэд тэрийг харуулад байгаа хэрэгтэй. Тэгээд айлынхан ч гэсэн нэг нэгээрээ төрж байгаа учраас аль болох ер нь бол ардаа байх хэрэгтэй. Таныхын төрөн байлдсан учраас цусгүй скилгүй болсон байгаа учраас ер нь бол жоохон байглаад лорд авчаа хүний илүүтэй аваад ирээ гэдэг болж хэрэгтэй. Ер нь бол ингээд илүүтэй тоглож байгаа лорд авсан болохоор аль болох явж ороод ингээд импа аваад тоглох хэрэгтэй. Линүүдээ хамгаалаад тэр лэн рүү бүшлээд тоглох хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол мэдээхээ ингээд одоо лорд мэдэр ээжэл мэдээ төр орхино гэсэн үг. Тэгээд лордо бүр орхиж болохгүй лорд чинь хүн авч тийм учраас өөр энергиэс бүшлээд лордо хамгаалангаа тэгээд башнуудаа чеклээд ингээд нэгт явчихна гэсэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангаад файтер ч бас ер нь бол танктай жоохон төстэй тоглож байна. XP рол бол ер нь бол тэгээд 5 варыг ер нь бол айгуу тийм чухал K гэж хэлж болно. Тийм сайн XP сайн ромт тоглох юм бол ер нь бол ингээд варууд айгуу юм тухтай болчдөг. Тийм амархан болгож өгдөг гэсэн үг л дээ ер нь бол. Харин эсэргээр хана одоо айлд чинь болохоор айлын дэмэж дэлгэр марксмен мижүүд ч болохоор эсэргээр өвн гайтай гэсэн үг ингээд орж ваардах гэхээр ингээд тэр ваардах гэхээр аюу хэцүү ингээд хажуугаас нь чи гарч ичээд байгаа учраас ер нь тухгүй тоглолцдог гэсэн үг ингээд өөрийнхөө ингээд потенциалыг гаргаж хийж чадахгүй скилээ хийж чадахгүй төвхтэй тоглолдог гэсэн. За тэгээ та бүхэнд баг ч гэсэн юм мэдсэн гэдэг шиг итгэлтэй байна. Ер нь бол далаад тусал нэмэр гэдэг шиг та бүхэн ингээд ер нь бол баг багаар ингэж явж ер нь бол улам сайжраад сайн болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн бичлэгээр уулзлаа баяр та манайхаа лайк болон саб дараарай.